Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг үндэслэн улсын хурлын дарга энх болд өчигдөр захирамж гарган төрийн ордны А танхимыг Чингис хааны танхим, Б танхимыг Сүхбаатарын танхим хэмээн нэрлэж байгаа юм байна. Захирамжийг улсын хурлын дарга Монгол Ардын намын бүлгийн дарга Бямбцогт, Ардчилсан намын бүлгийн дээд дарга Одон Туяанарт гардуулсан байна. Гадаад иргэн яамнаас өчигдөр мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх унааны асуудлыг хэрхэн зохицуулах талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлжээ. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, тодорхой шийдэлд хараахан хүрээгүй гэж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн зүгээс унаагаа ашиглуулах санал санаачлаг гаргасан, харин боломжит бүх хувилбарыг судалж тодорхой шийдвэр гаргана гэдгээ мэдээлжээ. Засгийн газрын ээлжид хуралдаанаар өчигдөр газрын тос боловсруулах үйлдвэр дамжуулах хоолой барих шийдвэр гаргажээ. Тус үйлдвэр нь жилдээ 2.5 сая тонн шатхуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна. Түүхэн эдээ дотоодоос хангана Монгол улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонноор хэмжигддэг. Үйлдвэрийг бор өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч газар зүйн байршлийнхаа хувьд ч зохимжтой гэдгийг судалгаагаар батлагдсан гэдгийг аж үйлдвэрийн сайд Эрдэнэт мэдээлжээ. Улсын хурлаас 2016 оны 1-р сарын 19-ний өдөр иргэний хууль, үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш нийт 1129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Хүчит чонхор захад худалдаалагдж байгаа ууцны үн тарган туранхай том жижигээс хамаарат 80-аас 220 мянган төгрөгийн ханштай байна. Өвхрийн өвчүүний үн килограмм нь 6,000-аас 6,800 төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа байна. Малайз улсад Монгол улсын иргэд харт амхны иргэд холбогдох нь нэмэгдсэн гэх мэдээлэл зарим сайтаар гарсан. Харин энэ мэдээлэл ташаа гэдгийг өчигдөр гадаад иргэн яамнаас мэдээлжээ. Хамгийн сүүлд 2013 онд Монголын 3 иргэн Малайз улсад харт амхны иргэд холбогдсон. Харин түүнээс хойш харт амхны иргэд нэмж холбогдсон асуудал гараагүй гэжээ. Монгол улсад АСЕМ-ийн дээд түвшний 11 дахь уулзалт ирэх 7 дугаар сард болно. Энэ дээд түвшний уулзалтанд зориулж нисгээс Шангрила зочид буудал хүртэлх 13 гудамжийг ийж бүрэн тохижуулахар болжээ. Тохижуулалтанд хичнээн төгрөг зарцуулахыг Улаанбаатар хотын удирдлага өнөөдөр шийдэх юм байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс ногоон байгууламж тохижилтын ажлын зураг төслөө боловсруулж дуусжээ. Нийтийн тооллын 93 онд хүннүүгийн эзэнт гүрэн мөхсөн хэмээн үздэг. Үүний дараа зарим хүннүүчүүд Хятадын хойд хэсэг Өвөр Монголд очиж нутгалсан байдаг. Энэ үеэс хойших 200 жилийн түүхийг гэрчлэх археологийн олдвор өнөөг хүртэл олдоогүй байдаг юм байна. Тэгвэл шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жилийн судалгаа шинжилгээний ажлын хүрээнд энэ 200 жилийн хугацаатай холбогдох түүхэн олдврыг илрүүлсэн байна.